өөрийгөө ингээд ажилласан туршлагаасаа эргүүлээд харахад намайг залуу байхад ч гэдэг юм уу те намайг дөнгөж эхэлж байхад ч гэдэг юм уу ийм чухал одоо юу гэдгийг бизнес хэрэгтэй юм санаануудыг эсвэл магадгүй надад цаг хугацаа хэмнэж өгөх юм санаануудыг хэлж өгсөн бол гэж хэлээд өгдөг байсан бол гэж бодохоор надад айгүй чухал санагддаг. Тийм болохоор аль болохоор залуучуудад заавал юу гэдгийг 10 жилийн дараа 20 жилийн дараа өөрөө ойлгох зүйл биш. Наан урьдчилаас сонсчих тийм зүйл хилчимсэн гэж бодож ирсэн. Хамгийн чухал нь би бодохдоо нэг номерт хамгийн эхлээд өгсөн балансыг бариараа гэдэг тип гэж бодож байна. Яагаад вэ гэхээр ялангуяа яг бизнесийг эрхэлж байгаа хүний хувьд эхлээд нөгөө тухайн тэр ажилдаа хэд төвлөрөө тухайн тэр ажлынхаа үр дүн гарах гад хичээгээд хамаг хугацаа хамаг анхаарлаа төвлөрүүлээд ажилладаг. Тэгэнгүүт энэ зах зээл өөрөө маш богино хугацаанд өөрчлөгдөж байгаа болохоор энэ богино хугацаанд юу ч өөрчлөгдөд өнөөдөр байсан юм маргааш шал өөр болоод хувирчих юм боломжтой байгаа да. Тэгэхээр хэрвээ чи зөвхөн өөрийнхөө өдөр тутам хийж байгаа ажилдаа төвлөрөөд авах юм бол шинэ зүйлийг олж харахгүй бол шинэ зүйлийг судлахгүй бол тий шинэ бизнес санааг эрэлхийлж авахгүй бол маш хурдан хугацаанд бизнесээ алдах эсвэл хоцрогдох юм боломжтой. Тийм учраас хэдийгээр чи завгүй байсан ч гэсэн хэдийгээр чи өдөр тутмын ажилдаа өглөөнөөс хараа завгүй байсан ч гэсэн нийт ажлынхаа 20% магадгүй түүнээс илүү хувьд шинэ бизнес судлах, шинэ идея судлах, эсвэл одоогийн байгаа бизнесээ илүү сайжруулахад цаг хугацаа гаргадаг байх хэрэгтэй гэсэн санаа. Өөрөөр хэлбэл балансыг 80-20 гэдэг юм уу те 70-30 гэдэг ч юм уу ингэж барих нь чухал шүү гэдэг нь хамгийн чухал ах гэж бодож байна. Тэгэх юм бол чи хийжээс хоцрогдохгүй.